хичээлээд 3 дахь жил рүүгээ орж явж байна. За сайн бацхан намайг Анар гэдэг хичээлийн дараа нэвтрүүлгээ оролцож байна. За одоо би өнөөдөр хичээлийн дараа явдаг сагсан мөнгөс хэвчтэй ирсэн байна. Тэгээд өсөх санаа дараа уулзцгаая. Миний хувьд анх яг сагсаар хичээлнэ гэсэн тийм бодол байдг байсан. Тэгээд жоохон бахтай айгүй тийм даруухан чимээгүй тийм хөвгтэйсэн. Тэгж явж байгаад анх зурагтаар NBA хараад Kobe Bryant, DJ Bryant дэрийг мэдэж эхлэе. Тэгээд сагс руу орсон. Тэгээ манай ангийн хүүхдүүд бас ерөөдөө сагсаар хичээлдэгс болохоор айгүй хажууд их ярьдаг. Тэгээд анх сагс мөнгөөр сонирхож эхлээд манай итүгний чинь одоо клуб нь итүг өрсөд клуб байгаа шүү дээ. Тэр клубт анх ингэ явж эхлэе. Тэгээд орсон. Тэгээ яг сагсан бөмбөг гэдэг спорт жоохон хэцүү, байнга ингээл өөрийгөө сорсон ингээл жоохон уналт босолтой тийм спорт. Айгүй их тийм хүнээс тийм юм шаарддаг учраас за болидоо за энэнгээр би чадахгүй мэн гэсэн үе амар их байсан. Гэхдээ цаанаасаа л яг энэ зүйлгүйгээр ингээд амьдарч чадахгүй юм шиг санагддаг. Анх 22 онд би бэлтгэл хийж эхлээд тэгээ манай тусгай тасалжуулагч намайг доороосоо хийж чадахгүй байна гэд гиц рүү бөмбөг авчихсан байхгүй юу. Тэр үед ингээд уйлгаад гэх юм уу нэг юм шар өдлөөж гэх юм уу тэгэл за боли үнэхээр чадахгүй мэн гэ би гэртээ очиод үйлчсэн байхгүй юу. Тэгээд хэд хоног гэлтэй явахгүй гэж үзлээ. Цаанаасаа л нэг юм санагдаад за үнэхээр яг энэ зүйлийг би хийх хэрэгтэй байна зүгээр. Яг энэ зүйлийг хийх гэж төрсэн хүн гэж байдаг шүү дээ. Яг тийг санагдсан байхгүй юу. Яг хүмүүс хэлдэг шүү дээ. Манай ээж авч ихсэн хэлдэг бөмбөгөөр хоол олж идэхгүй, сагсаар чи хоол олж идэхгүй. Тэгэл манай менежерийн багш нар дээр ингээл чөлөө аваа явангууд чи на бөмбөгөөрөө яах гэдэг хичээл намаа игээд чи мэрэгжил боловсралтай болж чи ирээдүйд хоол олж идэж штэ гэлдэгдэг байхгүй юу. Тунгай эмэгтэй сагс хөгждгүү гэл яриад байдаг штэ тийм биш. Эмэгтэй сагс бүр үнэхээр хөгжсөн. Азийн авраг, дэлхийн аврагт нэрт хүртэл ингээ явдаг. Тэгээд мэрэгжлийн тамирчид ч гэсэн одоо бараг ажил хийхгүй орлого олоод байгаа байхгүй юу. Дээдлийг тоглоод нэг үлээр тоглоод 40-50 сая төгрөг аваад амьдарч байгаа хүмүүс байгаа. Тэгээ би бол ээж аав маань намайг анх дэмжээг болохоор би нэг батлна гэж бодоод байдаг байхгүй айгүй тийм шартай болохоор би нэгэр чи орлого олъё. Би мэрэгчлээ давхар их сургууль төгсчихье, сагсааж орохгүй, сагсаараа орлого олоод, мэрэгчлэрээ орлого олоод ингээд хоёр орлогын их үсвэртэй болчихъя гэд шар хөдлөөд тийм аа. За манай бэлтгэл тарчлаа. За одоо би утас олж чинь. Тэгээ ер нь сагсан бөмбөөр хичээлээд 3 дахь жил рүүгээ орж ийн. Тэгээд энэ спортоор хичээлээд маш олон зүйлийг сурсан байгаа. Дор хаяа цаг баримтлах, энийгээ хөндлөх, багаар ажиллах гэх мэт зүйлүүдийг сурсан. Тэгээ бэлтгэл болгоно их амаргүй байдаг учраас өөртөө тэмцэх, өөрийгөө дайчлах гэх мэт тийм маш их тийм тэтгэл шаарддаг. Тэгээ энэ үед ингээ унахгүй одоо хүртэл ингээ хичээж явж байгаадаа бас өөртөө бас баярлалаа. Тэгээ өнөөдөр би нэг 3 медаль авчихсан. Хамгийн хайртай, хамгийн дурсгалтай 3 медаль. Тэгээ багш маань өнөөдөр авчиргээд тэгээд энэ нэвтрүүлэгтээс оролцож таараа тэгээд та бүхэн сонирхолтой. Тэгээд энэ медаль болохоор 96 мөнгөн медаль авсан. Тэгээд миний хамгийн анхны 5-5 усан аваад байсан. Тэгээд яг хөө мэдээж алтын төлөө үзэж байгаа тожигдсон ч гэсэн хамгийн дурсамжтай медаль байдаг. За энэ болохоор 17 насны усан аврагт ороод зүрх медаль авсан. Бид нэр зүрхлэг дээр ганцхан оногоор хожигдоод алтын төлөө тоглолтоос мултарсан. Гэтэ ингээд шармаа одоо бидний ингээд улам их шархаад тэгээд зүрх медаль авч ирсэн. Тэгээд давхан процесс учраас илүү багаараа батн тийм гэрээсээ хоолж өгсөн багийн хөвгөлтэй айгүй тийм дурсамжтай байсан учраас хамгийн дуртай. Тэгээ энэ медаль болохоор өнгөрсөн жилийн аваргын медаль байгаа. Тэгээд анх удаа хүүхдийн лиг тоглож үзээд анхны удирдлагын аварга авсан байгаа. Тэгээ энэ лиг нь болохоор 6 сарын турш үргэлжлсэн. 6 сарын турш бид 2 удаа бүх багуудаа тойроод финал болон плей-оффын тоглолтууд хийсэн. Тэгээ маш олон зүйлийг тэр лигээс сурсан, маш олон
найзуудтай болсон удаан хугацаагаар хүрсэн болохоор энэ медаль хамгийн их хайртай. Хятад болсон, Зузаав хотод болсон тэмцээн байгаа. Тэгээ энэ тэмцээний үеэр өдөрт 2 тоглолт хийгээд 7 хоногийн турш нийтдээ 14 тоглолт хийсэн. Тэмдгийн одоо хятадын хүүхдүүд маш тийм өндөр туршлагатай, биеийн хөгжил сайтай хүүхдүүд байсан. Тэр хүүхдүүдийн хэрхэн бэлтгэлээ гэдэг талаар бид нар туршлага аваа. Тэр хүүхдүүд чинь биднээс маш олон туршлага авсан гэж тэр хүүхдүүд ярьж байсан. Тэр тэмцээнд ороод бид нэр маш их ядарч байсан, маш их тэмцээн шаардсан гэсэн эцэг бид нэр авраг авсан. Тэгээ одоохондоо бидний медаль хэрэг байгаа. Тэгээ тэр бас гоё медаль хэрэг хаа гэж бодсон. Зөвхөн сагсан мөнгө биш, яг хоббитой болоод нэг зүйлийн төлөө зүтгээд нэг ямар том зорилго урдаа тавиад зүтгээд ирэнгүүт амьдралын тийм зорилго төлөвлөлт ингээд нэг шугамд ороод ирд юм санагдав. Яг урагшаага хараад амьдэрдэг. Тийм учраас зорилгоо том тавиад тэрнийхээ төлөө төлөвлөө тэмцээд явах хэрэгтэй. Тэгээ энэ зүйлд нь маань сагсан мөнгө тулсан гэх юм. За өнөөдрийн бэлтгэл ингээд дууслаа. Тэгээд үнээр ачаалттай их ядарсан ч гэсэн сэтгэл сэргээд авчлаа. За одоо би найзтайгаа уулзаад гэртээ хамт харж байгаа дээштэй бэлдэнэ. За за энэ манай найз байна. Манай нэмдэг Үрэ гэдэг байгаа. За танилцуулаач өөр хэлээ. Намаа Мөхөд өрн цалган гэдэг. Тэгээд Амрын найз нэнаа. За хоёлаа чи шууд гэлээд явах уу? Би ажилтаа ш. Ямар ажил? Амтэлэг ярих юм аа. Найз нэн заасан төрөж даад. Заасан. Өө тэр амтэлэг чи манай гэр ажилтдаг гэстэй. Тэхүү хамт явах уу? За тэгвэл эхлээд дэлгүүр ороод тэгээ манайх харъя. Тэгэхээр эхлээд амтэлэг дэлгүүр ороод тэгээ дараа нь манайх оръё. За тэгээд амтэлэг дээр олцгаая. Хобби, хичээл хоёроо нэг өдөрт багтаах надад том асуудал санагддаг. Нэг юм руугаа далигаад идэх гэх юм уу. Тагс руугаа далигаад эхэлчихэнгүү чи хичээлээ хийлдээ. Яэс чинь төгсөн штэ. Тэ амьдралыг чинь шийтгэхэд байгаа штэ гэд. Тэгээ хичээл руугаа далижингууд сагсны чинь ард бас ингээл тасалжуулагч нэг баг ингээд нэг багийн гишүүн байгаа штэ би. Тэнгүүт миний тэр багт гаргаж байгаа үр нөлөө байхгүй болоод би багтаага зог бэлтгэл хийхгүй болонгууд багийн уур амьсгал муудад эхэлж байгаа байхгүй. Тэр нэг өдрийг өнгөрүүлж байгаа тэр 24 цагийг зөв ашигтайгаар өөртөө хэрэгтэйгээр өнгөрүүлэх тэр аюу хүнд санагддаг. Чи яст мэлхий зурдаг гэдэг юм. Яст мэлхий тийм үлээ. Гэтэ ер нь бол миний судалснаар ойр хэдүүлээ яэш шилдэргээ жоохон завгүй байгаа штэ. Тэгээ дээрээс нь стресстэй. Тэгээ яг судлаад үзсэн чинь загас айгуу тайвшруулдаг гэнэ. Үгүй зас харъя л да. Тэгээ гоё үү. Юу нэгэн хэлдэг байдаг. Чи юу гоё юм. Тэгээ нэг загастай газар бол таагүй дээ. Нөгөө далаа ирэх дээр байдаг шиг. Анзаарч. Юу юм бэ? Нэр тэгээд өдөржин унтаад гоё гэсэн хичээл хийчихэд айгуу. Харахгүй. Мөр байдаг та. Чи чираагац. Эдгээр чинь хүмүүс тийжээчээд годомжинд хайчдаг юм шүү. Харин тийм жоохон багт энэ хурдан батны очоод юм болгоод тэгээд уушдаг. Яасан юм. Гүйтэн шууд ороод байгаа юм шүү. Одоо ч нийш явж байгаа шүү. Тэгшээ. Йоо. Чот ямар аймаг. Чи бараа нөгөө иддэг тагч та хоёр жижиг. Тэг зарим нь амар жижиг. Юу сонирхоод байгаа юм.
Үгүй тэгээд бидний өөрөөр өгдөг. Тийм яа. Энэ савтыг яа гэх. Энэ болохоор ингээд өөрийн байглаасаа төлсөн юм яа өнгөтэй тэгээд харагдсан мэт өөртөө татдаг хийлээ. Хөөмагад тийм жижигэн ч тавьж. Энэ нөгөө чиний цуглуулад идэг ясна тийм үү? Ийм жижигэн. Яа тэрээр та. Юу юм? Яа энэ юу юм? Яа энэ одоо юу юм бэ? Тэ загс гартай юм. Дөрөв гартай юм бол энэ хавч нүдэн юм ба. Ингээд ямар амин бас юм шиг юм бэ? Яа чим үү? Яа нэгтэй хөх юм шүү. Энд ч жоохон амар юм тий. Харин тийм. Хөө энэ татваш. Өөрөө тэнэг гэж хэлж чадах уу? Зээс муухай юм бэ? Гэтэл хөөх юм бэ тийм. Тэр шиг шүн унтуулах байх. Харин шүн дуурайд унтуулахгүй хаа. Хичээгээд хэрэгтэй. Хөө чи нэр загсаа өмнө дорж ирээд тий. Асар гоё. Хавцаа. Андэрдаа. Ой. Яа царамтай завсрыг. Тэр зарим одоо юу? Энийг хараад чамд нэг кино болгохгүй юм. Нөгөө Кабрины чилөө. Юу Кабрини вэ анда? Карибиди гэсэн шүү дээ. Чихтэй ийм том ихнээс бол яах вэ? Энэ үшил татаж авах та. Татна дээ. Аха. Загсаа. Санаа нүгчээ. Сайн байна уу? Би тэнцээ нөгөө нёо загас гээд харсахгүй айгу хөөхөн таалагдаад энийг авах гэсэн. За. Та тэгээд надад яаж арчилдаг тухай жоохон зөвлөгөө. Болно. Хамгийн түрүүнд аквариум маань бэлэн байх хэрэгтэй. Аха. Энэ жижигхэн аквариум байж болно, том аквариум байж болно. Энэ аквариум маань болохоор өөрөө фильтр агааржуулагчтай байж байх хэрэгтэй. Тэгжиж загсан маань амьдрын гэсэн үг. Тэгээд чинь хоолыг заагаад өгье. Маш бага хоол. Бүлийн хамаатай. Тэг н одоо чи анх удаа жижиг чам чинь усаа бэлдсэн байх хэрэгтэй. Ааха. Тэгээ усаа нэг юм уу 2 хоног бэлдээд тэгснийхаа дараа загсаа одоо аквариумда хийж болоо гэсэн. Загч чинь хийгээд өгөө загсаа. За тийжээж байгаа юм чинь нём одоохондоо яагаад Зүгээр энэ нь юм байсан юм уу? энэ нём. Энэ загс нь болохоор тэрниц гэдэг. Тэгвэл ахтан тэжээгчтэй Анх тийжээж байгаа тэрниц гэдэг загснууд байгаа. Энийг бас тийжээд бас их амар. Тэгэхээр эндээс их чинь шүүж өгөө заа юу. Дахиад таны шиг байгаа. суруу байхад басгүй. Nee, шиний удаа 3 хүн хийчих. Тэмээ хийчихсэн байх. Анаа нэгээр нь авал тэгээд хижээвэл ганцаардаа өгчт юм уу? Засан тийм байхгүй тий. Байхгүй. Хоёр ингэ барьчих. Тэ амар садан хөлт юм тий. Харин тийм. За өнөөдөр завсаа авч ирж байгаа юм чинь хооллохгүй. Аха. Нэгсэн тийм басгаад маргаашаас хоолж байгаа. За. За ингээд шар өнгөнөөс нэгийг ногоо өнгөнөөс. Шараас нь 2, ногооноос нь нэгийг орсон. Ингээ 3 завс. За. Өнөө тасаа хөлдөөч өө. Харин тийм ээ. Гайг байгаа? Чи тэ гайгүй дэжиж би бас тасаа үү. За. Би чамд хэлнэ. Өгөхтэй загсан хайр болсон гэж бид юм. Төл төлөөсөө болох хаа. Зарим нэг нь Гэтэл тий.
Үгүй чи тавьдаг шүү дээ. Би ч цай ихлэх. Найз нь хуцаас хэлчихээ дэрээ за. За найз нь хэлчихлээ. За. Монголын. Одоо нөгөө хэлвч өгөхөд Каранти. Дээр нөгөө авсаа сорилоо штэ. Санаж нь. Би дээрээ бэлтгэхэд нэр исэн жоохон хэцүү сэдвтэйсэн тий. харин тий. Тэр яасан мэтлэхгүй бол ер нь намаас л бэлтжүүл тэгэл яг үлдээ. Би тэсэн дээр нэгсэн оноо авчдаг байсан. Хэсэгээс бэлтгэх бол. Миний амир муу бэлтсээ. Хөрхөн авсан байсан шүү. Тийм. Гэтэ сэтвэсэл дэлэхгүй бол тэгэл ер нь болоо л дөө. Муулчгээ хөрүүлж байгаа юм. Нэг хөрүүлж тусгаагүй. Яг миний амьдралд маш олон багш нар гарч ирсэн л дээ. Гэтэ миний хамгийн том багш миний ээж гэж боддог байхгүй юу? Ээж минь хэлсэн үг болгон хамгийн үнэн үг шиг санагддаг. Ээж маань надад нэр бугарахаар ясуугаар гэд тэр үг л тэг санаанд ботсон. Бага хаас эхлээл яг тэгж ирсэн. Хүн нэг буруу үйлдэл хийгээд зөндөө олон амжилт гаргасан байсан ч гэсэн амжилтаас ч илүү буруу хийсэн юм чинь илүү харнаа. За боллоо. Би ч гэсэн болчлаа. Хөөе. Нэрэж гадаа Мишелийн талаар юм ярих гэсэн үстэй. Тэр үү. Харин өчтөр мэлхлээ дараа явчихсан байхгүй юу? Тэгсэн чинь Мишель нэг хүүхдээ хамт явчих юм да. Син аагаар танихгүй шүү зүртэй. Битээ тэс юм аа. Дээр харин чатаар тэгчихсэн байхгүй юу? Би нэг хүүхдээ танилцаад иргээд гэтээ чамд дээр ажиглагтаагүй юу? Харин тийм ээ өглөө хичээлдээ хоцорж ирээл тэсний хичээл гэрийн болохоор өдөр хийхгүй. Харин тийм. Ууган ч бол үерхэл зүгээр л дээ. Хичээл ном орхиод хараас тийм юм тий. Хамт өнгө бэлдэж болдог юм ба та. Харин тэгж явж байгаа сургууль руу очирч яа. За. Юу вэ? Дүүхийн тарах цаг болчих. Тийм. За тэгвэл чи гээс гарахгүй харин дүү чи ганцаар утцаа. За бэстэртэй. Маргааш. За. Бэстэ. За одоо манай найз маань явчлаа. Тэгээд одоо та бүхэнд би хичээлийнхаа дараа хийдэг зүйлсүүдийг танилцуулъя. За миний хувьд болохоор график дизайнерын сургалтанд суусан. Тэгээд энэ сургалтанд суугаад маш олон зүйлийг суралцсан. Тэгээд би танаас одоо хийсэн зүйлүүдийг харуулъя. Гэтэ ер нь яг иймэрдүү хоббигоо ашиглаад ингээд юм хийгээд сурчих юм бол ирээдүйд сурсан зүйл илүүдгүй шүү дээ, тий. Ирээдүйд мөнгө олох боломжтой. Ямар ч хэсэн чаддаг зүйлтэй байна гэдэг чинь хүнд давуу тал болдог гэсэн үг байхгүй юу? За би өчигдөр орой ер нь өчигдөр орой ийм постэр хийсэн. Хичээлийн дараа гэдэг. Тэрнээс өмнө болохоор зөндөө олон постерууд хийсэн. Тэгээ ямар ч хэлсэн Illustrator, Photoshop зэрэг програм дээр хийж чаддаг болсон. Тэгээ одоо ч гэсэн эдрийгээ хөгжүүлээд хүн амьтанд туслаад явдаг. Би яг өөрөө нэг график дизайнер болъё гэж анх сонирхоогүй. Манай ээж надад анх хэлээд энэ график дизайнерын юм анги байна. Тэгээ дипломтой болно гинэ. Чи нэг ороод үзье гэдгийгсэн. Тэгээ анх би за хичээл ам хийж ороос юм график дизайнер вэ гэдэг. Тэгээд ээж маань яг урам өгөө дэмжижсэн болохоор би анх суусан. Тэгж яагаад сая 3 сард төгсөөд нэг мэдхэд тэр зүйлээ аюу дуртай болсон байсан. За тэгээ миний дараагийн хобби гэхээр
би карантины үеэр хичээлээ дуусгачаад тэгээ дуу биччихсэн. Тэгээ манай аав надад төсөө өдрөөр маань гитар бэлэглээд тэгээ тэн дээр би өөрөө дуу зохиогоод явсан. Тэгээд энэ миний карантины үеэр хэрэгжилжсэн дэвтэр байгаа. Тэгээ энэ дээр ингээд маш олон дуунууд байгаа. Тэгээ хөвчлэн би ингээд сараачдаг байсан юм аа. Одоо энэ ингээд байгаа. Тэгээ болж ивэл ингээд гоё хийгээд болохгүй бол тэгээ бүр уур үрээд сараачдаг байсан. Гэхдээ болох юмнууд нь илүү байдаг. Тийм учраас та бүхнийг ямар нэгэн зүйл эхлүүлж байвал алтан ч гэсэн хамаагүй дахиад тушаад үзээрэй гэж хүсэж байна. За тэгээ би тэгвэл гитар аваад. За гитар аваад ирлээ. За энэ миний өнгөрсөн 100 зохиож исэн дуу байгаа. Тэгээ дуусгаж амжаагүй учраас одоо дуусгах гэж сууж байна. Ер нь бол дуу зохиосны давуу тал нь гэх юм бол өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмжүүдээ дуу болгон одоо гаргах боломжтой байгаа. Тэгээ олон асуудлууд ч юм уу эсвэл гой санагдсан турсамжуудаа дуу болгож хадгалж болдог байгаа. Тэгээ энэ дуу болохоор Cold Summer гэдэг нэртэй. Тэгээд 17 таж захта биччихсэн. It's raining outside. Yeah, it's raining outside, rivers rising, lightning strong, just like my heart. Одоо 12 дугаар анги энэ жил төгсөөд мөсрө ороод хэцүү ангид 5 жил сураад 5 жилийн дараа би яг диплом аваад төгссөн байна гэсэн үг. Тэгээ 5 жилийн хугацаанд би мөсийн оюутны хэлийг мөсөөс тоглоод тэгээд дээдлэх драфтаар орох гэж зинэл гэж бодож байгаа. За өнөөдөр нэг жилийн дараах хоббитой танилцаж надтай хамт байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд одоо Еш гэж байгаа 12 дахь ангийн сурагчтай бүгд нь амжилт хүсье. Би одоо ч гэсэн Ештэй бэлтлээ. Тэгээд баяртай. Гэтэ энэ зааснууд яаж үсэн гэдэг вэ? Амьсгалдаг байлаа. Амьсгалдаггүй гэдэг. Та нараа болох бүр чадахгүй байна. Би уус энэ хобби хүн хэлбэргүй байна. Би одоо чаа бассан. За яа.